Багшийн мэргэжил дэвшлэх институтийн дэд захирал оюун тонголог. Одоо ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалын 2 дугаар бүлэг болох сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай товч танилцуулъя. Сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн 10 жилийн төлөвлөгөөн дээр энэ улаанаар хүрээлсэн хэсгийг одоо та бүхэнд товч танилцуулъя. Энэ бүлэгт сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, түүний үр дүнд шинжилгээ хийж, хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулах талаар голлон анхаарна. Мөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд шаардлагатай үйл ажиллагааны тухай ярилцах болно. Энэ хэсэгт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнөх бэлтгэл ажлуудыг хэрхэн хийх тухай танилцуулъя. Шинэ сургалтын хөтөлбөрт шилжихийн өмнө багш нарт дараах шаардлагатай бүх материалыг боловсруулан хүргэнэ. Үүнд сургалтын хөтөлбөрийн зөвлөмж, сурах хүчиг, багшийн ном болон бусад сургалтын материалууд, мөн багш нарт шинэ хөтөлбөр сурах хүчиг таниулах, сургалтыг 1 жилийн туршид үе шаттайгаар зохион байгуулах ажлуудыг энэ хэсэгт оруулж өгсөн. Бид яагаад эдгээрийг хийх шаардлагатай вэ гэхээр өмнө багш нарт сургалтын хөтөлбөр судлах хугацаа хангалтгүй байсан учраас хэрэгжилтийн явцад бэрхшээл үүсэж байсан. Тодорхойлбол цаг хугацааны хувьд дараах асуудал тулгарч байсан. Үүнд сурах хүчиг, багшийн ном, сургалтын хөтөлбөр, суралцагчийн болон багш нарын гарт цагтаа очиагүй тохиолдлууд гарч байсан. Мөн сургалтын шинэ хөтөлбөр батлагдмагт шууд хэрэгжүүлж байсантай холбоотой юм. Иймд энэхүү гарын авилгад асуудлыг шийдэхийн тулд дээр дурдсан бүх материалыг эрт бэлэн болгож багш нарт судлах хугацаа хангалтайгаар өгөхөөр тусгагдсан байна. Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц нь дараах 6 алхмаас бүрдэж байгаа. За үүнд нэгдүгüүрт нь шилжилтийн өмнөх урьдчилсан бэлтгэл хангах үе шат, багш нарыг бэлтгэх, дараагийн шатнд сургуулиуд материалыг дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг дэмжих, мониторинг хийх, сургуулиудад фидбек өгөх буюу эргэх холбоо тогтоох, үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд фидбек өгөх буюу мөн эргэх холбоо тогтоох гэсэн 6 алхам энэ үе шатанд орсон байгаа. За багшийн мэргэжил дэвшлэх институт нь үндэсний зөвлөлийн удирдлага, чиглүүлэг дор эдгээр үйл ажиллагааг зохион байгуулах гол үүргийг хүлээнэ. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв болон бусад боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана. Эхний үе шат болох сургалтын шинэ хөтөлбөрт шилжих, урьдчилсан бэлтгэл хангах үйл явцыг тайлбарлая. За бусад ажлын хэсгийн үйл ажиллагаатай нэгэн адил боловч зарим нэг нэмэлт үйл ажиллагаа энэ үе шатанд хийгдэнэ. Үүнд ажлын хэсэг байгуулна, урьдчилсан бэлтгэл судалгаа хийгдэнэ, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх хүмүүс буюу сурагч багш нарыг бэлтгэх, сургалт явуулна, ажлын хэсгийн үйл ажиллагааны 1 жилийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ, багш нарт дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна, сургуулиудад материалыг дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг энэ үе шатанд хийнэ. Сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтын материаллыг бааз, сургалтын хэрэглэгдэхүүн, хүний нөөцийн судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлнэ. Багшийн мэргэжил дэвшлэх институт болон ажлын хэсэг хамтран сургуулиудад нэн шаардлагатай материалын чагсаалт бүхий тайлан боловсруулан хөргүүлнэ. За үндэсний зөвлөл болон багшийн мэргэжил дэвшлэх институт нь өмнөх дурдсан хэрэгцээний судалгааны тайланд үндэслэж дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Энэ нь шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс 5 жилийн өмнөөс эхлэх ба 6-аас 10 дахь жилүүдэд хийх ажлууд байх юм аа. Энэ хугацаанд багш нарт дэмжлэг үзүүлэх, сургалтын материал бэлтгэх, нийгэмд таниулах зэрэг ажлууд голлон хийгдэнэ. За дэлгэцэнд үзүүлсэн үйл ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоотойгоор зохион байгуулагдах бөгөөд эцсийн зорилго нь сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд холбогдох хүмүүр, байгууллага бүр бэлэн байх явдлыг чухалчилна. За энэ зорилгод хүрэх ажлыг багшийн мэргэжил дэвшлэх институт манлайлан удирдан зохион байгуулна. Дэлгэцэнд 6-аас 10 дахь жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг харуулсан байна. Энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны дараалал болоод цаг хугацааг нарийн тооцох шаардлагатай юм аа. Жишээ нь хөтөлбөр сурах хүчиг батлагдаагүй тохиолдолд таниулах сургалт эхлэх боломжгүй анхаарах хэрэгтэй. Сургагч багш нарыг бэлтгэх сургалт бол энэ хэсэгт маш чухал. Учир нь бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулж
Монгол Улсын бүх багшид сургалт хийгдэж шинэ хөтөлбөрийг ойлгуулах үүрэгтэй ажил бол хийгдэнэ. Монгол Улсын бүх багш нарт шинэ сургалтын хөтөлбөрийг ойлгуулах үүрэгтэй. Сургалтын эцсийн зорилго бол багш бүр шинэ хөтөлбөрийн дагуу хичээл, үйл ажиллагаагаа зохион байгуулж чаддаг болоход оршиж байгаа. Мөн түүнчлэн шинэ хөтөлбөр батлагдаагүй байхад таниулах сургалт хийхгүй байх. Сургагч багш нар нэгдсэн ойлголттой болох, албан ёсны мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулах зэргийг анхаарах шаардлагатай. Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа багш нарт таниулах ажлыг эхэлнэ. Үүнд мөн ажлын хэсэг байгуулна, ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ, үндэсний сургагч багш нарыг бэлтгэн, сургалтын материал мөн бэлтгэн, олон нийтэд таниулах форум, зөвлөгөөн зохион байгуулна, үндэсний хэмжээнд нийт багш нарт сургалт зохион явуулна. Энд дурдсан сургалтын материал болох сургуулийн хөтөлбөр боловсруулах удирдамжийг багшийн мэргэжил дэвшүүлэх институт болон сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг хамтран боловсруулна. Өмнөх үе шатуудад бэлэн болсон материалуудыг түгээх үйл ажлын дарааллыг энэ хэсэгт харуулсан байна. Үүнд сурах бичиг, багшийн ном болон нэмэлт материал, хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэтийг хамруулан ойлгож болно. Үндэсний хэмжээнд нэгдсэн журмаар түгэх боловч зарим материалыг сургуулиуд өөрсдөө бэлтгэх шаардлагатай байх болно. Энэ хэсэгт сурах бичиг түгээх хүргэх үйл явцыг харуулж байна. Явцын дунд ямар нэгэн асуудал гарвал түүнийг илрүүлэх, засах бүрэн боломжтой. За аргачлалын 2-ын 4-р хэсэгт сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх үйл явцыг тайлбарласан байгаа. За мөн ажлын хэсэг нь эдгээр хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагааны болон мониторингийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. За төлөвлөгөөний дагуу сургуулиудад мониторинг хийж зөвлөн туслана. Хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа болох мониторинг хийх, зөвлөн туслах гэсэн хоёр үйл ажиллагааны ялгаатай талыг энэ хэсэгт та бүхэнд харуулсан байна. Мониторинг нь тулгамдж буй асуудал, шаардлагатай дэмжлэгийн талаар мэдээлэл цуглуулдаг бол зөвлөн туслах ажил нь тулгамдсан асуудлыг шийдэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хийгддэг. Ажлын хэсгийн гишүүд нь мониторинг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, тайлан боловсруулна. Мониторинг хийхдээ удирдамжийн дагуу зохион байгуулах бөгөөд дараах хэрэглэгдэхүүнийг боловсруулсан байна. Үүнд хичээлийн ажиглалтын хуудас, хяналтын хуудас, асуулга, ярилцлагын асуулт, удирдамж зэргийг бол заавал боловсруулна. За зөвлөн туслах удирдамжийн материалуудад агуулга, арга зүйн санаа, нэгж хичээлийн хөтөлбөр, ээлжид хичээлийн төлөвлөлт зэрэг материалуудыг оруулна. Мониторингийн тайланд үндэслэн сургуулиудад тулгамдж буй асуудлуудыг илрүүлж, шийдэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Багшийн мэргэжил дэвшүүлэх институт болон ажлын хэсэг нь уг тайланд дүн шинжилгээ хийж, жил бүр болон 3 жилээр болон 10 жилээр нэгтгсэн тайлан гаргана. Эдгээр тайлангуудыг үндэсний зөвлөл, шийдвэр гаргагч хөтөлбөрийн шинжилэлд оролцож байгаа бүх хүмүүст хүргэнэ. Мөн эдгээр тайлангуудыг аймгийн боловсролын газруудад хүргэснээр сургуулиудад хэрхэн зөвлөн туслах гол чиглэлээ гаргаж авах боломжтой юм. Мониторингийн тайлангаас тулгамдж буй асуудлаа сонгон тухайн жилийн сургуулийн шийдвэр зохих гол зорилтоо болгож авах боломжтой. Мөн үүнийг хичээлийн судалгааны сэдэв болгон авч тулгамдсан асуудлаа шийдэж болно. За сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх сүүлийн алхмуудыг энэ хэсэгт тайлбарлая. Багшийн мэргэжил дэвшлэх институт болон ажлын хэсэг нь хэрэгжилтийн нэгдсэн тайланг боловсруулан үндэсний зөвлөлд жил бүр мөн 3 жилээр болон 10 жилээр нэгтгэн хургуулна. Гарын авлага аргачлалын 2-ын 5-ын хэсэгт мониторингийн болон зөвлөн туслах ажиллагааны тайланд сургуулиудад тулгамдж буй асуудлыг тусгасан бол аргачлалын 2-ын 6 дугаар хэсэгт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй сургалтын агуулга, хугацаа, үр дүн зэргийн тухай тайлагнах юм. Энэ нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, багшийн мэргэжил дэвшүүлэх институт, сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн менежментийг сайжруулах зорилготой юм.